9-р тест 28 дугаар бодлого бүтэн гадаргуун тал байна. 150 м квадрат байх куб хэлбэрийн шок 1 м талтай жижиг кубүүд болгон хуваан цуулан өргөө өгч. За сувааны урт хэд байх вэ гэдгийг олох юм байна. За тэгэхээр эхлээд энд нэг кубээ зурчээ. Куб гэдэг бит бол нэг ийм бит байгаа. За А гэсэн талтай. За тэгвэл бүтэн гадаргууг бол бид нар яаж олдгоо гэхээр бүтэн гадаргууг олохдоо 6-г өөрчилдөг. За энд нийтдээ 6 ширхэг талс байгаа. Талс бүрийн талбай бол А квадрат. За тэгэхээр 6-г өөрчлөх нь А квадрат гэсэн юм томьёогоор бол бүтэн гадаргууг олдог. За энэ томьёо ёсоор бид нарт бол 150 гэдээ өгсөн байгаа. За тэгвэл эндээс А квадратын 125 м квадрат болно. Эндээс А тэнцүү 5 м гэсэн үг. За тэгэхээр бид нарт бол яг уу гэхээр 5 м гэсэн юм том шоо ол өгсөн юм байна. За үүнийг бол 1 м талтай байхаар жижиг хэсгүүдэд хуваа гэсэн. За тэгэхээр ийм хуултыг ихтэй бол шууд эзэлгүүний нь болоо шууд тэр жижиг үүссэн кубийнхаа эзэлгүүнд бол харьцуулчвал гараад ирнэ. За тэгэхээр эзэлгүүний нь болохдоо 5-ыг үржих нь 5 буюу 125 м куб гэж олдно. За тэгэхээр бидний үүсгэсэн нөө жижиг зүй куб маань 1 м куб байгаа. За тэгвэл 125-ыг бол 1 тооцох юм бол 125 ширхэг юм жижиг кубүүд үүснэ гэсэн үг. За үүнийг цуулаад өрчих юм бол 125 м урт цуваа болно. А хариу зөв байжээ.